Сайн байцгаана үзэгчдээ, төвцөг мэдээллийн хөтөлбөрийн 5 гарагийн дугаар эхэлж байна. Хөтөлбөрийн ихэнх мэдээллийн хураангуйд анхаарлаа хандуулна уу. Өнөөдрийн засгийн газрын хуралдааны шийдвэрээс танилцуулна. Багш нарын цалин нэмэх асуудлаар хэвлэлийн баг хурлууллаа. Аваа эх орны дан эхэлсний 85 жилийн ог тохиолдолон өвхөлтэй бүжиглсэн уран сайхны кино нээлттэй хийлээ. Америкийн нэгдсэн улсын нисэх хонгоц тээвэрлэгч хөлөг Иранд ортож ирээд байна. Энтэг Европын холбооны хооронд худалдааны хилцээр байгуулав. Америкийн нэгдсэн улс Парисын хилцээрээс албан ёсоор гарлаа. Нипах вирусын халдварын улмаас Азийн орнууд хэлийн хяналтаа чангатгаж байна. Эхний мэдээ, засгийн газрын ээлжид хуралдааны шийдвэр гарлаа. Тодорхойлбол эрчим хүчний салбарт үүсэж байсан доголдолтой холбоотой шийдвэр болон боловсролын салбарт ажиллаж буй ажилчдын цалин хэрхэн өссөн талаар салбарын сайд Наранбаяр мэдээлэл өглөө. За эрчим хүчний сайд Чойжилсрэнд бас тодорхой эрчим хүчний салбарт үүсэж байгаа доголдолтой дутагдaltaй нөхцөл байдлыг бас богино хугацаанд шийдвэрлэх талаар бас тодорхой ерөнхий сайд бас тодорхой чиглэл үүрэг даалгавар өгсөн. Энэ тал дээр бас 100 хоногийн дотор энэ үүссэн нөхцөл байдлыг бас богино шийдвэрлэх, тодорхой шийдэл гаргах ийм бас чиглэлийг өгсөн байгаа. Энэ бол өнөөдөр гинтхэн бий болж байгаа асуудал шүү дээ. Олон жил ужигэрсэн, олон жил асуудлаа шийдэхгүй бие биенлүүгээ гацааж, бие биенийхээ ажлыг гацааж, за бие биентэйгээ хоорондоо хардаж, сэрдэж, улс төржиж ингэж эрчим хүчний салбарт хэрэгж томоохон төслүүдэд хэрэгжүүлээгөө үр дагавар өнөөдөр илэрч байгаа. Тийм болохоор бас эрчим хүчний сайд Чойжилсрэн бол энэ дээр тодорхой шийдэл гаргая. Харьцангуй сүүлийн жилүүдэд цахилгаан станцууд баригдахгүй баригдаж байгаа. Бөөрөлжүүдийн цахилгаан станц, Баянгийн цахилгаан станц, Сэлэнгийн цахилгаан станц, Тосон цэглэл улааны цахилгаан станц гэдэг бас олон цахилгаан станц баригдаж байгаа. Гэхдээ өнөөдөр бол яхахгүй бас энэ өвлөх үүтрээд хүндрэлтэй нөхцөл байдалтай байна. Олон жил яригдсан 4-р цахилгаан станц өргөтгөл, 3-р цахилгаан станц шинжилэл, Улаанбаатарт баригдах 5-р цахилгаан станц эрт эхэлсэн байсан бол ийм асуудал үүсэхгүй байсан. Багнуурын улааны цахилгаан станц гэдэг эхэлсэн үед нь тэрийг зогсоохгүй явцсан бол ийм асуудал үүсэхгүй байсан. Тийм болохоор бас өнөөдөр эрчим хүчний тасал доголлыг ганцхан өнөөдөр ажиллаж байгаа эрчим хүчний сайд Чойжилсрэнтэй холбох нь бас учир дутагдaltaй. Гэхдээ Чойжилсрэн сайд богино хугацаанд үр дүн гаргах талаар ерөнхий сайдаас үүрэг авсан. Тэгэхээр бид бол яг хэлцээр заасныхаа дагуу үндсэн цалинг энэ нодлон жилийн дэлгэцийг та бүхэн хараарай. 2025 оны 1-р сард үндсэн цалин шүү. Суур цалин, үндсэн цалин. Энэ бүх нэмэгдэл нь огт ороогүй. Сая 484 мянган төгрөг байсан. Энэ бол ерөнхий боловсролд байгаа. Энэ хүсдэгтийн баруун тал. За энэ нь бол 2 сарын 26-ны 1-р сар 26 оны 1-р сар гэхэд 2 сая 226 мянгаар болж өсөж байгаа маа. Энэ бол яг 50 үеийнхэн нэмэгдлийг нэм. Өөрөөр хэлбэл ойролцоогоор 740 орчим мянган төгрөгөөр 42 мянган төгрөгөөр өсөж байгаа. За ерөнхий боловсролын сургуулийн өмнөх боловсролын буюу цэцэрлэгийн багшийн цалин гэхэд сая 559 мянгаас 2 сая 338.5 сая төгрөг болж ингэж өсөж байна. За үндсэн цалингийн өсөлт бол бодиттой шүү. Шууд орж ирж байгаа. Тийм учраас цалин өсөөгүй гэдэг бол бодиттой бус мэдээлэл гэдэг хэлье. Холокостын хохирогчдыг дурсах өдөр болон Аваа эх орны дан эхэлсний 85 жилийн ог тохиолдолон Улаанбаатар дахь Русский домд өвхөлтэй бүжиглсэн уран сайхны кино нээлттэй хийлээ. За уг арга хэмжээнд кино үзүүлэхээс гадна уран бүтээлчтэй уулзаж бүтээлийн агуулга санааг тайлбарлах зорилготой байсан юм а. 85 жилийн өмнө болсон бодит үйл явдлыг болоод өнгөрчихсөн шүү дээ. Энийг гаргах ямар хэрэг байна гэх ихэнх хүмүүс ярьцгаадаг. Гэвч бид энэ түүхийг хизээж мартаж болохгүй. Ямар харгас үйлдэлээр хүмүүсийг дэвчиж ажилуулж байсныг бид хизээж мартах ёсгүй. Дорн зүгт ажиллахаар одсон тэр иргэдийг ямар их зовлон зүтгүүр туулж ирснийг бид энэ киногоор зориулан гаргахыг хичээсэн байгаа. Энэ кинонд харгислын талаар маш олон зүйлс гардаг. Гэхдээ энэ кино вакцин мэт түүхийн сургамжийг үзэгчдэд өгч байна. Цаашдаа энэ бүх зүйл давтагдахгүй байх. Үүднээс энэ кино гаргаж байгаа гэж ойлгож болно. Мөн уг киног Оросын албаны улсад нээлттэй хийгээгүй байна. Зөвхөн Омск хот болон Монгол улсад л хийж байна.
Өвгөлдөө бүжигдсэн нь уран сайхны киноны нээлттэй тусгай үзүүр үзэгчдэд үн төлбөргүйгээр нээлттэй явагдлаа. Тус кинон дайны үеийн бодит нөхцөл байдал, энгийн иргэдийн туулсан амьдралыг өвүүлэхдээ хэд уянгалах, баатарчлах арга барилаас зайлсхийж, тухайн цаг үеийн сэтгэл зүй, сонголт, хязгаарлалтыг харуулахыг зоржээ. Киноны үйл явдал нь үзэгчдэд дайны тухай мэдэх бус, дайны нөхцөлд амьдрах ямар байдгийг ойлгуулахад чиглэсэн байлаа. Тэртээ 85 жилийн өмнө болсон агуу эх орны дайны үед фашизмын дарлалд байсан үйл явдлыг уг кинон дээр буулгасан байна. Энэ кинон дээр гарч байгаа үйл явдал бүрийг бид хизээч мартаж болохгүй. Уг киногоор тухайн цаг үед дэлхийд фашизм гэх ямар муу муухай зүйл байсныг, мөн бид бүхнийг ямар их хэцүү цаг үеийг туулж байсныг хизээч мартахгүй учраас хүн болго үзснийхээ дараа маш гүнзгий ойлгоосоо гэж хүсэж байна. Мөн өнөө цаг үед ч Оросын албаны улс энэ муухай зүйлтэй тэмцэж байгааг та бүхэн ойлгоосоо гэж хүсэж байна. Баярлалаа. Үзүүрийн дараа найруулагч жүжигчид оролцсон уран бүтээлийн уулзалт болж үзэгчид кино бүтээх болсон шалтгаан, түүхэн сэдвийг сонгосон үндэслэл, дөрүүдийн шийдлийн талаар асуулт асууж тайлбар авсан юм. Уулзалтын үеэр уг кинон Холокост болон дайны үеийн түүхийг уран сайхны хэлээр дамжуулан орчин цагийн үзэгчдэд ойлгуулах зорилготой гонцолж байлаа. Уг киноны ерөнхий агуулга нь ерөнхийдөө агуу их дайны тухай кино юм. Мэдээж энэ кино маань Монголын ард түмний хүртэл болж байгаад маш их баяртай байна. Тус хэцүү цаг үед ч Монголын ард түмэн бидэнд хичнээн их тус болж байсныг бид хизээч мартахгүй. 1000 гаруй километр замыг тэмээн жингийн цуваагаар бидэнд хэрэгтэй зүйлсийг улаан айрамд хүргэж байсныг түүх гэрчилнэ. Бид киногоо 1 сарын 27-ны өдөр Нэгдсэн үндэсний байгууллагын нэгдсэн ассамблеийн 2005 оны тогтоолоор Холокостын дурсан санах өдөр тэмдэглэж ирсэн учраас 1 сарын 27-нд нээлттэй хийж байна. Зураг авалтыг Оросын албаны улсын Омск хотод хийсэн. Мөн кинонд маань Оросын албаны улсын алдартай жүжигчид тоглосон. Дээрээс нь дашин дурдж хэлэхэд хэрвээ уг киног Монголд тоглохыг урьдчилж мэдсэн бол бид монгол жүжигчдийг урьж оруулах байсан. Монгол үзэгчдэд хэр таалагдахыг сайн мэдэхгүй байна. Хэрвээ таалагдвал бид хамтарч ажиллахад бэлэн байна. Өвгөлдөө бүжигдсэн киноны тусгай үзүүр нь нэг уран бүтээлийг танилцуулах төдийгүй түүхэн сэдвийг тайлбарлан хүргэх, үзэгчдийг бодитоор ойлгоход чиглэсэн соёлын арга хэмжээ байлаа. Дайн Холокост зэрэг сэдвийг өнөө цагт дахин хөндөж байна. Өнгөрснийг сануулахын зэрэгцээ түүхийг мэдэх, дүгнэх хэрэгцээ хэвээр байгааг харуулж байна. Дараагийн мэдээ, багш нарын цалингийн нэмэгдэл хэлэлцээрийн дагуу бүрэн хэрэгжихгүй байгаа талаар Монголын үйлдвэрчний хэвлэлийн холбоо өөрийн гишүүн байгууллагуудын хамт хэвлэлийн урлагийг хэллээ. Хөдөлмөр нийгмийн хамгааллын чиглэлээр улс орны хэмжээнд үүсэж байгаа томоохон нэг асуудал бол эрүүл мэнд боловсрол салбарын ажилтнуудын өөрсдийн хуулиар ногдсон эрх ашигыг хамгаалахын тулд улс орон даяар тэмцэл хөдөлгөөнийг эхлүүлсэн. Өнгөрсөн хугацаанд Монголын үйлдвэрчний хэвлэлийн холбоо Монгол Улсын засгийн газартай тодорхой тохиролцоо хийсэн юм. Тухайн тохиролцооны хүрээнд олон жилийн турш орхигдуулсан эрүүл мэнд боловсролын байгууллагын ажилчдын тодорхой хэмжээнд нэмэгдүүлэхийг амласан. Гэвч хэлэлцээрийн дагуу тохиролцоо бүрэн хэрэгжихгүй байгаа тул олон нийтийн дунд санал зөрчилдөөн маргаан үүсэх болсон. Засгийн газартай хийсэн энэ хэлэлцээрт 2026 оны 1-р сарын 1-ээс эхлэн хэрэгжих байсан ч олон тодорхой бус байдлууд үүсэж байгаамаа. Энэ асуудал дээр боловсрол соёл шинжлэх ухааны үйлдвэрчний хэвлэлийн дарга цогт гэрэл байр суурь илэрхийллээ. Өнөөдрийн байдлаар бидний одоо 2026 оны 1 сарын 1-ээс цалин үлс 50% нэмэгдүүлэх асуудал. Энэ нэмэгдэлтэй холбоотойгоор яг үнэн бодит газар дээр нэмэгдсэн үү гэдэг асуудал дээр бол нөхцөл байдал үүсэж байгаа. За тэгээд Монгол Улсын засгийн газар хэлэлцээрээр хүлээсэн үүргээ хэлэлцээрээ биелүүлэхийг бол дахиад шаардаж байна. За өнөөдөр Монголын боловсрол шинжилгээ ухааны салбарт хүний нөөцийн дутагдал, хөдөлмөрийн мөлжлөг, боловсролын чанарын хүртээмж, судалгаа шинжилгээний ажил доод түвшинд байгаа. Энийг сайжруулахын төлөө улс орны хөгжлийг хойш нь нэмэгдүүлэхийн төлөө Монгол орны оршин тогтнолыг байдлахын төлөө энэ үйл ажиллагаанууд хийгдсэн. Өнөөдөр хүлээж ирсэн боловсролын салбарын одоо ажиллаж байгаа ажилтан багш нар албан хаагчид маань. Тэгвэл эндээс одоо хүний нөөцийн дутагдал өнгөрсөн онд бол 5,000 байсан бол одоо энэ 26 онд дахиад хасагдахаар болж байна. Энд ажилтнуудын одоо цалин хөлсний асуудал дээр бол бид нэр үндсэн цалингал нэмэгдүүлэх асуудлыг одоо салбарын хэлэлцээрээр нэмэлт хэлэлцээрээр тусгасан. Гэтэл нэмэгдэл хөлсний асуудлыг бол одоо засгийн газар болон засгийн газрын тогтоолоор түүнийг үндэслээд эрүүл мэндийн сайдын тушаалбал гараад байгаа нь одоо туйлын харамсалтай байна. За бид нэр энэ салбарын хэлэлцээрийг байгуулахын тулд одоо маш урт хугацаанд одоо жагсаал цуглаан бүр ажил хаях дээрээ тулаад ганцхан хоногийн завсарлагыг авч иж хэлэлцээрээ байгуулсан. Гэтэл энэ хэлэлцээрээр хүлээгдээ одоо эрүүл мэндийн сайд, сангийн сайд, гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд гэдэг ингээд холбогдох сайдуудтай ажлын хэсгийн баг бүрэлдэхүүний төлөөлөл очиж уулзаад тохироод за ингээд тохирохдоо яасан бэ гэхээр бид нар салбарын хэлэлцээртэй ч тусгасан байгаа.
30% нэмэгдлийг бол 1 сарын 1-ээс 8 сарын 1-ээс одоо сар бүр 9%-аар нэмэгдлийг бол одоо нэмэгдсэн цалингаас биш өмнө нь авч байсан үндсэн цалингаас тооцож олгоно гэсэн ийм л тохиролцоонд хүрсэн байгаа. Гэтэл засгийн газар одоо цалин нэмэгдээ яасан бэ гэхээр одоо ерөөсө бүх нэмэгдлүүдийг өмнөх авч байсан үндсэн цалингаас нь тооцно. За гагцхүү нэмэгдсэн үндсэн цалингаас тооцох нь юу вэ гэхээр үр дүнгийн урамшуулал илүү цагийн мөнгийг л одоо энэ авж байгаа нэмэгдүүлсэн үндсэн цалингаас тооцно гэдэг ийм одоо цалингийн зөрүү үүсгэж хүмүүсийн одоо итгэлийг бол одоо хөсөр хийж байна. Монгол Улсын засгийн газраас 2024-өөс 2026 оны хүртэл байгуулсан хэлцээртэй хөдөлмөрийн мүлжлэг боловсролын чанар тэгш байдлын хүрээнд багш эмчнэрийн цалин хөлсийг нэмэх хэлцээрээ биелүүлэхийг шаардаж байгаагаа илэрхийллээ. Засгийн газар хуулийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлэхгүй бол тэмцэл хөдөлгөөнийг Монгол Улсын эрүүл мэндийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн холбоо болон боловсрол шинжилгээ ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо үйл ажиллагааг үргэлжлүүлэхээ санууллаа. Нийслэлийн төргөн тусламжийн 103 дугаарт ирж буй дуудлагад 20 минутын дотор хүрэх зохицуултыг сайжруулах чиглэлээр холбогдох байгууллагууд хамтран ажиллахаар боллоо. Энэ хүрээнд нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Баяр цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцж, хамтын ажиллагааны асуудлаар уулзалт зохион байгуулсан байна. Одоогийн байдлаар нийслэлийн төргөн тусламжийн төв нийт дуудлагын 61% нь 20 минутын дотор хүрч байгаа бөгөөд энэхүү үзүүлэлтийг нэмэгдүүлэх шаардлагатайг онцоллоо. Уулзалтаар 103 дугаарт ирж буй дуудлагыг шинж тэмдгээр ирэмблэх, автомашины ашиглалтыг нэмэгдүүлэх, дотоод зохион байгуулалт, менежментийг сайжруулах үүргийг өгч, сарын хугацаанд хэрэгжүүлж танилцуулах чиглэл өглөө. Мөн яаралтай тусламжийн 112 нэгдсэн дугаарлалт үе шаттай шилжих ажлыг дэмжих, дуудлага дамжуулах дэд үтсийг сайжруулах, асуудлыг нийслэлийн түвшинд шийдвэрлэх боломжтойг илэрхийлсэн байна. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Бямцогт Багнуур хувьцаат компанид ажиллаж хэрэгжүүлж буй томоохон төсөөл хөтөлбөрүүдийн явцтай танилцлаа. Тэрээр Багнуур хувьцаат компанид хэрэгжиж буй хөх нүүрс буюу нүүрс пиролизийн төслийг онцлон уг төсөл бүрэн хэрэгжснээр агаарын бохирдол 60-аас 80% бурах боломжтой гэсэн тооцоолол гарсныг дурдлаа. Төслийн эхний үе шатыг энэ онд ашиглалтад оруулж 1.5 сая тонн хөх нүүрс үйлдвэрлэхээр төлөвлөсөн байна. Цаашлаад жилд 600 мянган тонн хөх нүүрс, 81.8 мянган тонн нам температуртай давирхаа үйлдвэрлэхээс гадна 40 мегаватт эрчим хүч үйлдвэрлэх боломж бүрдэх ажээ. Мөн хөх нүүрс нь одоогийн сайжруулсан түвшнээс 62% хямд өртөгтэй 1000 гаруй ажлын байр бий болгох, нүүрсний хаяглаас эрчим хүч үйлдвэрлэх зэрэг эдийн засгийн давуу талтайг танилцуулсан байна. Сүхбаатар дүүргийн 11-р хороонд баригдаж буй урт цагааны ахуй үйлчилгээний шинэ төвийн барилга угсралтын ажил өнөөдрийн байдлаар 80% үргэлжилж байна. Уг бүтээн байгуулалтыг 2024 оны 9-р сард эхлүүлсэн бөгөөд хуучин урт цагаанд үйл ажиллагаа явуулж байсан иргэд аж ахуй нэгжүүд тус төвд нүүж орохоор төлөвлөжээ. Уг шинэ төв нь 2 давхар 2 блок бүхий үйлчилгээний барилга бөгөөд 1-р давхарт 30 аж ахуй нэгжийн үйлчилгээний талбай, 2-р давхарт үйлчилгээний талбай, террас, кофе шоп зэрэг байгууламжийг төлөвлөсөн байна. Нийт талбай 30%-ийг ногоон байгууламж эзлэхээр зураг төсөв тусгаснаа нь орчны тогтчлтыг сайжруулах ач холбогдолтой гэж үзэж байна. Барилга угсралтын ажлыг Шилдэд компани гүйцэтгэж, нийслэлийн хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлж байгаа юм байна. Өнөөдөр болж өрнсөн үйл явдлаас хүргэлээ үргэлжлүүлэн олон улсын мэдээнд анхаарлаа хандуулна. Арамдрын үзэгчтэй төвцөг мэдээллийн хөтөлбөр олон улсын мэдээр үргэлжилж байна. Америк нэгдсэн улсын Тэнгисийн зэвсэг түвшний нисэх онгоц тээвэрлэгч Абрахам Линкольн хөлөг онгоц тус хөлгийг дагалдсан цохилтын бүлгийн хамтаар ойрох дорнодын бүс нутагт ойртож ирээд байна. За энэ талаар Америкийн нэгдсэн улсын төв командлын зүгээс даваа гарагт мэдэгдсэн байна. За Абрахам Линкольн хөлөг онгоц нь 90 хүртэлх тонны байлдааны онгоц нисдэг тэрэг байрлах боломжтойгоос гадна цохилтын бүлэгт нь мөн Томагавк загварын далавчид буужгаар харуулах чадaltaй 3 хөлөг онгоц багтаж байна. Даваа гарагт Америк нэгдсэн улсын зэвсэг түвшний төв командлаас мэдээлснээр байлдааны хөлөг онгоцууд батлан хамгаалах хүчин чадлыг бэхжүүлэх бүс нутгийн доктортой байлгыг хангах зорилгоор тус бүс нутагт байрлаж байгаа гэсэн бол Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Америкийн Тэнгисийн цэргийн хүч Иран руу ойртож байгаа тул Тегераныг хилэлцээрийн ширээний ард суухыг зөвшөөрнө гэж найдаж байгаагаа мэдэгдэжээ. Тэрээр Айова мужи усад дэмжигчтэйгээ уулзах үеэр Ираны асуудлыг хүндсэн бөгөөд мөн Америк нэгдсэн улсын өөр нэгэн томоохон флот Ираныг чиглэж хөдөлж байгаа. Тиймээс тэднийг хилцэл хийнэ гэж найдаж байна гэдгээ мэдэгдсэн байна. Харин Ираны гадаад хэргийн яамны төлөөлөгч Исмаил Багаигийн хийсэн хариу мэдэгдэлд Америкийн хөлөг онгоцууд ойрох дорнодод ирсэн нь Иран улсын эх орноо хамгаалах шийдвэр
шийдэмгий байдалд нөлөөлөхгүй. Иран аливаа түрэмгийллийн үйлдэлд урд өмнөхөөс илүү хүчтэй хариу үйлдэл үзүүлэх чадвартай болсон үүнд бэлэн байна гэд мөн Америк нэгдсэн улсын талаас цохилт өгсөн тохиолдолд бүс нутаг дахь Америкийн ашиг сонирхол түншүүдийн эсрэг хариу арга хэмжээ аавна гэдгээ анхааруулсан байна. За мөн бүс нутаг дахь Ираныг дэмжигч зэвсэгт бүлэглэлүүд болон Сауди Арабийн зүгээс Tehranыг дэмжихэд бэлэн байгаагаа мэдэгджээ. Дараагийн мэдээ хүргэе. Мягмар гарагт Энэтхэг болон Европын холбооны хооронд худалдааны хэлэлцээр байгуулагдаад байна. За 20 орчим жилийн турш одоо явуулсан яриа хэлэлцээний эцэст байгуулагдаж байгаа энэхүү хэлэлцээр нь 1.4 тэрбум буюу одоо дэлхийн хамгийн олон хүн амтай өргөн зах зээлтэй Энэтхэг улс болон томоохон худалдааны түнш бол 27 улсаас бүрдэх Европын холбооны одоо хооронд чөлөөт худалдаа явуулах боломжийг инхүү нээж өгч байна. За иймээс Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди уг хэлэлцээрийг түүхэн үйл явдал боллоо хэмээн онцлон мэдгдсэн байна. За Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди, Европын комиссийн ерөнхийлөгч Урсула фон дер Лейнаар Энэтхэг Европын холбооны дээд хэмжээний уулзалтыг мөн дараглан оролцсон байна. Энэтхэг Европын холбооны чөлөөт худалдааны хэлэлцээр нь Америк нэгдсэн улстай харилцаа тогтворгүй байгаа үед хоёр талыг одоо эдийн засгийн хувьд хамгаалах зорилготойгоор инхүү байгуулагдж байна. Энэтхэг Европын холбооны худалдааны хэмжээ 2025 оны эхний улирлаар дуусгар болсон санхүүгийн жилд 136.5 тэрбум $, хүрч байсан байна. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын гэрээнээс Америк нэгдсэн улсыг албан ёсоор гарч байгаа талаар нэгдсэн улсны байгууллагын Суур конвенцийн нарийн бичгийн дарга нарын газраас мягмар гарагт албан ёсоор мэдэгдлээ. За Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн оны 1-р сарын 20-ны өдөр тангараа өргөсөн өдрөө Америк нэгдсэн улсыг Парисын хэлэлцээрээс гаргах тухай зарлигт гарын үсэг зурж уулмаар нэгдсэн улсны байгууллагт мэдэгдэж байсан бол энэхүү журмын дагуу 1 жилийн дараа 2026 оны 1-р сарын 27-ны өдрөөс Америк нэгдсэн улсыг албан ёсоор гараад байгааг нэгдсэн улсны байгууллагын ерөнхий нарийн бичгийн даргын хэвлэлийн төлөөлөгч Фархан Хак мэдээлсэн байна. Тэр хэлэхдээ уур амьсгалын өөрчлөлтөд тэмцэх үүргээ бүх улс орнууд зайлшгүй биелүүлэх ёстой, холбогдох хамлалтаас зайлсхийх альва оролдлогыг бид эсэргүүцэж байна гэсэн байна. За Америкийн нэгдсэн улс бол хүлэмжийн хийн ялгаруулалтаар хятадын дараа дэлхийд 2 тэрэмлэгддэг томоохон бохирдуулагч. Бөгөөд Америкийн нэгдсэн улс хэлэлцээрээс гарснаар хүлэмжийн хийн ялгарал хаяглыг бууруулах тал дээр хариуцлага хүлээхгүйгээс гадна Америкийн төлөөлөгч нар уур амьсгалын асуудлаар олон улсын уулзалт хурлуудад оролцохгүй ба дэлхийн ядуу буурай орнуудад тусламж үзүүлдэг төсөл хөтөлбөрүүдийн санхүүжилт бол багагүй хэмжээгээр буурах юм а. За Америк нэгдсэн улс нь Парисын гэрээнээс 2 дахь удаага гарч байгаа нь бөгөөд Америк Трампын одоо ерөнхийлөгчийн бүр эрхийн эхний хугацаанд гаргаад байсныг ерөнхийлөгч асан Жо Байден ахин оруулж ирсэн бол энэхүү 2 дахь бүр эрхийн хугацаанд Трамп Америк нэгдсэн улсыг Парисын гэрээнээс дахин гаргаад байна. Сүүлийн мэдээллийг хүргэе. Энэтхэг улсын баруун Бенгал мужид дэгдээд байгаа үхлийн аюултай шинээр сэргэж байгаа зоонозын өвчин үүсгэгч Нипах вирусын халдварын улмаас Азийн орнууд хөлийн хяналтаа чангатгаж эхлээд байна. За тухайлах юм бол Тайланд, Балб зэрэг улс орнууд энэ 7 хоногоос эхлэн нисэх онгоцны буудлуудад энэтхэгээс ирсэн зорчигчдын эрүүл мэндийг шалгах арга хэмжээг авч эхэлсэн байна. За өөрөөр хэлэх юм бол ковидын үеиг шиг одоо хараа хяналтаа чангатгаж эхлээд байна. За гахаа жимсний сарсан багуухай зэрэг амьтдаас хүн талдарлаад байгаа Нипах вирус хүнээс хүнд хоол хүнсээр дамжин халдварлах боломжтой гин. Уг вирус нь халдварсны дараа 4-14 хоногийн дотор анхны шинж тэмдэг илэрдэг ба заримдаа илэрхгүй байх ч тохиолдол байдаг байна. Одоогоор Нипах вирусын халдварын эсрэг вакцин вирусын эмчилгээ байхгүй. За дэлхийн эрүүл мэндийн байгууллагын эрсдлийн үнэлгээгээр Нипах вирусын халдвар олон улсад дарахах эрсдэл бага гэж үнэлэгдээд байгаа бөгөөд уг вирусыг COVID-19, Zika зэрэг өвчин тараагчдын хамт хамгийн аюултай 10 өвчний жагсаалтад оруулсан байдаг байна. Зөвхөн та бүхэнд гадаад мэдээ хүргэлийн анхаарлаанаас баярлалаа. Төвцөг мэдээллийн хөтөлбөрийн 5 гарагийн дугаарыг хүргэлээ. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Баяртай.